Баян өндөр сумын цэцэрлэгийн тамгын газар, хөдөлмөр халамж үйлчлэгийн газар, боловсрол соёл урлагийн газар хамтран Малчин багийн өрхийн хүүхдүүдийг сурч боловсрох, чөлөө цаг зөв зохистой өнгөрүүлэх зорилгоор гэр цэцэрлэг ажиллаж эхэллээ. Гэр цэцэрлэг нь өнөөдрөөс 2 багш, тоогооч гэсэн бүрэлдэхүүнээр 30 орчим хүүхэдтэйгээр сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна. За 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн аймаг иргэдийн хурлын хурлын шийдвэрээр Орхон аймагт Малчин баг байгуулагдсан. Орхон Баян өндөр сум Малчин баг байгуулагдаж ажиллаж байна. За энэс хойш бас Малчин баг маань нэлээдгүй бас айл өрхөдөө бас төвлөрүүлэн татах. Дээрээс нь малчин хорооллыг одоо бас үүсгэн байгуулад ажиллаж байна. Малчин хороолт маань одоо 90 гаруй өрх айл Жаргалант сумын нутагт одоо газар одоо бас авч тэнд төвлөрөхөөр төвийн малтай айлуудыг тэнд одоо төвлөрүүлэхээр ажиллаж байна. За мөн одоо бас Малчин багийн хувьд л одоо саяханаас аймгийн засаг даргын захирамжаар бол Малчин баг дээр зуны гэр цэцэрлэг ажиллуулахаар одоо бас болоод зуны гэр цэцэрлэг маань одоо энэ нэгтгэс эхлээд ажилласан. За одоогийн байдлаар бол 24-25 хүүхэдтэй байгаа. За өнөөдөр бол бас нээлттэй хийн. За ингээд малчтын одоо бас зуныхын үйлрэлт хүүхдүүдийн бас малчтын маань ажил их байдаг учраас энэ хүүхдүүдийг бас сургууль хүмүүжүүлэх, за тэнд төлөвшлийг олгох энэ зорилготой манай 2 дугаар цэцэрлэгийн хамт олон бол одоо гарсан байгаа. За энэ дэр бол 2 багш, 1 тоогооч гэсэн бүрэлдэхүүнтэй гарсан. За энэ хугацаанд бол одоогийн байдлаар малчтын нүүдэл судал таарад бол бас хүүхдүүд нэмэгдэх төлөвтэй байгаа. Одоо бол малчд бол эд тусландаа бууж байгаа ийм үе таарч байна. Тэгээ гэр цэцэрлэгийн хувьд бол одоо бас 2 гэр гарсан байгаа. За анги танхим бол гэрээр бол явж байгаа. За энэ дээр бол бас сургалтын одоо хэрэглэгдэхүүн бас зүйлүүд бол одоо бүрэн бэлтгэлээ хангасан ингээд ажиллаж байна. За энэ маань бол одоо 18 карьер гэж бид нэр ярьдаг. Энэ карьерийн урталт гарсан. Ер нь бол малчтын ганц одоо гарч ирдэг төвлөрсөн цэг бол энд байгаа. Гэр цэцэрлэг нь өдрийн 4 хоолтой бөгөөд нэмэлтээр цагаан эдэг хүүхдүүдэд хэрэглүүлэхээс гадна шар суу, айраг зэрэг бүтээгдэхүүнээр хүүхдүүдийг сувилах ажлыг давхар хийдэг байна. Малчин багт одоогоор 90 гаруй өрх бүртгэлтэй байдаг байна. Зун малчтын ажил их байдаг тул энэхүү малчин өрхийг дэмжиж Баян өндөр сумаас гэр цэцэрлэгийг ажиллуулж байна. Орхон аймгийн хэмжээнд энэ 100 аймгийн цэцэрлэгийн захирамжаар 3 цэцэрлэг ажиллаж хүүхдийг хүлээн авч хичээллүүлэх юм а.